Хэн байнгын орооны дарга эрхэм гишүүдээ Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний Монгол улсад 2024 оны 9-р сард хийсэн албан айлчлалын үеэр Монгол улс Орос улбаны улсын засгийн газрын хооронд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай болон Монгол улсад агаарын хөлгийн түвш нийлүүлэх тухай хэлэлцээрүүдийг байгуулсан. Монгол улсад агаарын хөлгийн түвш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төгсөлд нийлүүлэлтээс гадна татвар хөрөнгө оруулалтыг тогтворжуулах зохицуулалтууд тусгагдсан. Ийм 7 улсын гэрээний тухай хуулийн дагуу улсын хурлын холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлж гишүүдээс ирүүлсэн саналын дагуу Орос улбаны улсын талтай нэмэлт хэлэлцээ хийсэн. Үүний үр дүнд хэлэлцээрийн үнцийн их болон түүнд өөрчлөлт оруулах 6 зүйл бүхий протоколын төслийг эзлэн тохиролцлоо. Монгол Улсын ерөнхий сайдын 2026 оны 81-р захирамжаар олгосон эрхийн дагуу миний бие 2026 оны 4-р сарын 17-ны өдөр Москва хотно Орос улбаны улсын эрчим хүчний сайд Сергей Вигенний Цивильевтай тус протокол гараа үсэг зурсан болно. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлснээр дараах ач холбогдолтой нөхцлүүд бүрдэх юм а. Агаарын хөлгийн түвшний хангамж баталгаажиж Чингис хаан олон улсын нисэх буудлын үйл ажиллагааны тасралтгүй үргэлжлэх нөхцөл бүрдэнэ. Олон улсын стандартад нийсэн түвшийг дундын зуучлагчгүйгээр зах зээлийн бодит үнээр шууд нийлүүлнэ. Төрийн өмчит компаниуд хамтарсан компани байгуулж нисэх буудлын шатхуун хангамжийн байгууламжийн үйл ажиллагаа хариуцсан явуулнаа. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед дээрх хоёр хэлэлцээнээр хамтдаа хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр манай улсын газрын тосны бүтээгдэхүүн түвш шатхууны нийт хангамжийн аюулгүй байдал онцгой чухал үр гүйцэтгэнэ. Ийм дагаарын тээврийн салбарын хөгжлийг дэмжих шатхууны хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор боловсруулсан тус хэлэлцээрийг улсын их хурлаар сойрхон батлах асуудлыг хэлсэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.